Энэ хүнийг Эрдэнэ гэдэг. Саяхан шар хэмтлийн хуудаснаар өөрийнх нь нэр төрийг аимшиг тагаар утаан дормжилсныг олж үзээд хорвоо чи хүний зовдон цадах болоогүй юу хэмээн ансарч яваа энэ. Шал загварцсан. Сая манай байгууллагаас хевсээ шагнуулаад боо маяг тэрийгэ тэврээд удамжаараа барай явж ирсэн чинь хоёр хүүхд гарч ирэл ага таны зургийг чи аваад маргааш сонингийн ихний нүүрэн дээр тэргүүний ажилчин гэж бичээ зургийг чи аваад тэгээд миний зургийг аваад явсан. Маргааш өглөө босоод сонингоо хөдөлж явсан. Нийгмийн шар шахруу байгууллагаа хевсээ хулгайлаад явж байгаа. За тэрнээс хойш найз нөхд гүйж боллоо. Ажил төрөл гүйж болж байгаа шиг гэрийнхэн мааж үцгээ байх шиг юм л болж явах шиг байна да. Юу гэнэ? Нийгмийн шар шахруу байгууллагын хевсийг хулгайлаад явж байна гэж. Яг ямар юмнууд ингэж байна. Ажиллаа хийн, цалин аав, дээр нь хулгай хийн. Наад чи хулгай хийхэргүй юм байна дээ чаавас. Чи энийг уншсан уу? Уншсан. Энэ хараа ингэж байна штэ. Энэ хүн бол төрөлхийн хулгайч хуу юм аа. Хоёр хуруу сундаг болтой гэж байна. Иймэрхүү юм нэггүй штэ. Цаазаар авах хэрэгтэй биш. Эсвэл тэр хоёр хурууг дасдаг юм уу яадаг юм? Зүгээр өгөө нэг яах юм? Чи энийг уншаач чи энэ хараа ямар баяр баясгалантай зураг авахулсан байна энэ одоо. Бүү баяр аа энэ. Хим сулгай энэ зургийг хараа. Наах жоо. Хөөе. Та ч өмөрөөд исэн майнер өөрөө тууж явна штэ энэ хараа. За нөхөр. Тэ яахаараа та энэ байгууллагынхаа хевсингээ хулгайлаад сондор гарчаад одоо ингэ надад шагнуулсан юм аа, шагнуулсан. Хөөе. Хулгай хийснийгээ шагналж бодлоо байна. Бит юм доромжлаад. За над хоёр ургаа цааш нэгэрэ чи. Сундаг хоёр уруу нарийн хармаараа орчоогүй байна. За бит юм доромжлаад. За юм алдагдсан бол чам дээр шил нөхөр. За нөхөр. За чи энэ дээр гар ишгээ зураад өгөөтгөө. Шилдэг улгаачаад гар ишгийг зургуулад аваатахыг би. За бит доромжлаад байгаа. За чи гар ишгээ зураад өгөөд чи. Бит доромжлаад байгаа мэдээ. Крим. За энэ ястан гайхтар улгаалж чанд амьдаар нь харлаа да би. Одоо захир удамшны хүн барьж аваад одоо хүн доромжлдог болох юм чи. Өрөөс очдог атсан очиж нэр төрөөс сэргээд гинэ. Ямар муухай юм чинь. Juste арид эндүүлсэн байна чи энийг хараа. Юу гэсэн бэ? Хулгайч Эрдэнэгийн игнэр би энэ дээр аян чинээ 7 том хар мингтэйгээд нүцгэлээ сум заасан байгаа юм да хүнийг. Ямар муухай бэ? Ямар муухай зүйл юм. Тэгж ярих юм бол миний охин чинь буйны 6 цагаан мингтэй цэцэг үршиг амтан байхгүй юу? Тэгэхээр тэгж муухай биччихийдэг. Би энэ хараад хулгайч Эрдэнэгийн хадам ээж буугаж өгөөг нь. Юу гэсэн үг вэ? Би өчтөр өглөө нурцын цэцэрлэгт дасгал хийж ирсэн. Тэгтэл шаг гэж дуурсан юм аа. Тэгээ хаана юу дуурайгаа гайхаад тараадсэн чинь юм олтоогүй. Тэгтэл миний зургийг аваад өнөөдрийгээ сонд гаргацсан байгаа шүү дээ. Ямар чи битгий гадаагаас дасгал хийгэрээ. Надад чи хаанаас аваад янз бүрээр бичээд гаргана шүү. Ичи энийг хараа энэ. Хулгайч Эрдэнэгийн ихнэр нь ялхууртай эцэг хий хамт гэдэг энэ 3 хог ухаж байгаа хүний зураг тавьсан байгаа шүү дээ. Чи юу вэ? Энэ хогон дундаас дэх халтар царайтай арцгар үстэй эмэгтэй. Ингээ аман гаж юм болсон болтой баярлаад гэж орилж байгаа энэ одоо би юу? Тийм юм байлгүй. Миний охин одоо хаана вэ? Би тэр нaan мөлхөд хог түүж идээд байх шиг байгаа маа. Ямар муухай юм бэ ёстой. Харин эндүүлсэн байгаа үстэй. Энэ хараа. Энэ хараа манайх сондор гарсан бай тээ. Чи энийг хараа. Имээ та энэ хараа тэр ширээний гоон суудсан бай тээ. Бууз дээр сууж тээ. Бураа би сондор Чаавас тээ. Илээ энэ ч одоо миний 50 насны ойн баярын тэгээд энэ ширээ ууцаар нь таньлаа энэ зургийг одоо хаанаас олдог байна? Үг гэж тайлбар энэ хараа. Буруу гараар орж ирсэн идэ будааных нь ард ихэнх баярлалаа сууж байгаа. Би одоо энэ түм амьтны нүрийг одоо яаж харах юм бэ тэнэ чи ямар муухай юм бэ чи наадах чи юу ч биш. Би таныг бас нөгөө дагалттай болохоор нь юмыг яаж мэдхгүйгээд урдчлаад хэлчихье гэж бодсон. Нэг сонир бүр амар юм хэлсэн байх. Юу гэсэн бэ? Хулгайч Эрдэнэгийн ихнэрийн жинхэнэ эцэг нь алмас сууж игцэн байх. Чи юу гэж байгаа бэ тэнэ чи? Би чи алмас болохоор үгүй чи алмастай нөхцсөн гэхээр чи би ягч суулж таарах нь уу? Үгүй чи яана ямар муухай бэ? Чи тэр нөхөр шүү юмтайгаа өөрөө уучраа ололцоороо заа юу чи? Ямар муухай бэ? Түмний нүрийг яаж харах юм бэ? Чи тайван баг би таныг амьд тайван байх гэж хэлж. Яаж тайван байдгийг чи? Чи тэр нэг юмтайгаа өөр юу тэртэй чи нэг амьд авч хүн бидүү. Хооч явах тэрийгээ. Юу болж байгааг сонсоо үсттэй. Бүр нэг мэдээгүй юм шиг дүмбигээ явж явах юм а та. Миний ихийг бол намайг энэ сонингоор юу гэж иччихээ чи мэдэхгүй байна уу?
Арай дийдэж байгаа юм шүү энэ чинь. За одноо минь уурлаад яах вэ? Уухгүй яа уурлахгүй яа гэж хүний нүур харж болохгүй юм мэдв. Төмний уулаа шүдний жигчлүүр болж ийн бид. Би одоо уурлах гэсэн чи уургаар хааж байлаа. Хүний уур гэдэг чи бас дуустдаг юм байна. Энэ хараа намайг ахаад бичсэн байж тийч нэ. Энэ хараа. Хулгайч Эрдэнэ багада Twix хожтой байсан гэдэг. Твикс. Тий. Юу гэсэн үг юм? Twix гэж нэг хоёр хос савхан бичээ байж шүү дээ. Тэгээд миний багада хүний халаас руу ингээд Twix-дэг байсан гин да. Яа Twix-дэг. Муу ярих юм аа бичих юм аа олж чадж байгаа шүү. Миний багад Twix гэж юм байгаачгүй. Очи надад хар багаас өргөсөн. Намайг хулгайч байсан уу гэдэг чи сайн мэдж байгаа үстэй. Химээдээ. Сонингоор олон дахин бичээд байгаа сүлдээ үнэн чи болов гэж бодогдоод идэг болчихтой. Очи надад багаас өргөсөн байж тээ чи наа. Чи юм алга болдгоо байсан юм үстэй бидний баг. За бидрийг баг багт нэрсэр юм алга болоо л идэг байсан. Нүдээр харахгүй юм чи хэн авдаг үстэй би яаж мэдхий? Хар чи миний ихийг ямар байдалтай байна наа чи? Ээж. Таны бэчи яа чи? Аха чи намайг тавуулж гин үү? Гүг дун царай зүсчэндээ сонин байна л да. Тэгэлгүй яа тий. Алмастай нөхцөн үний царай ийм байт юм байна. Ээж би түргэн дуудаад тий. Хэрэггүй. Түргэн дуудсан. Хурч ирээд хулгайчи хадам их ямар байдгийг ингээд намайг сонжоод одноогийн хувцс нарыг хараад харна уур хүрээд хөгөөгөө явуулсан. Чи энэ сонин дээр би яаж гарсан бэ хаа? Энийг харж. Энэ яваастай энэ үтсэнгүй. Миний ээж ингэ сонин дээр гарах уу биш шүү мэдв. Ээж та энэ дээр харин өнгөлөг авсан байгаа биш үү? Энэ одоо ямар арилцсан дотор та хүний үр гэж юм байдаг байна энэ чинь. Ихнийхээр алга бол хүү шир алгаа гэсэн гарчгийн дор алга морины толгойг тастаад миний толгойг наацсан байна. Тэгэхэд ээж юм гоё ирсэн байна гэж хэлж идэг. Яасан арилцсан цайц. Ээж битээ да битээ. Юу ч ээж. Ээж. Чи энэ цаг мөчөөс эхлээд ээж гэдэг үг хэлэх нь байтугай. Үсэг орсон үгч хэлэх хэрэггүй болсон чи. Би тэгээ таны хингэд дуудах юм. Хэн мэдээ? Мам. Чи битээ тоглоом хийгээд байгаараа ихэр минь нэ. Хүй. Одоо бүр тоглоом наадам болж өөрөх нь. Яа. Тэгвэр чи юу гараад байгаа юм бэ? Яач вэ? Энэс чи болоо би хаягдчихлаа. Хэд? Батаа тэр чи хулгайч огтоо сууж удмаа бодлоснаас би гац толгой явна гэд би яа. За чи харж ийн үү? Чамаас удаад гац өхөж хальтай залуудаа хаягдчихлаа. Надаас бол хайртай залууд хаягдсан бишээ. Эцгийнхээ буйна тэр хүнийг мөн чанарыг эрхэн таньсан энэ. Гэр бүлийн ийм байдалд оруулаад байгаа буян болгочихжээ нөгөөтг чи хөөөрөө. Ээж минь нэр бүтэн байвалаа. Байхгүй миний нэрээс юу ч үлдсэнгүй. За ээж тайван байдаг. Миний мөхөд ярим гэсэндээ аавда хандаа үлдчихэж штэ чи. Яас миний хөө. Сайн намайг байрны атмаа болгосон. Яаж байгаа? Мэдгүй сонноор гарсан марсан л гэдэг шүү дээ. Танад нэг дугаа авч өнгөцсөн За тий. Би тэрийг болцсон шүү. Авч өнгөө миний. Яах. Тийм 8 дугаар байрны 2 дугаар. Тэрнээс чи илүү гой дугаа. Та тэрийг хүнээс нь холгоо хийчихсэн хөө. Тэгтээ тэгтээ. Наад эцгээс хот энэ цаг үчис эхлээд наад өнөргөө нэг алхам ч битгий орд. За Эрдэнэ энэ гэрээс нэг яваад өгч үз. Бид нэг 50 амгалан амтгмаар Би тэр хайчих юм бэ? юу хайчдیں۔ Та янз бүрийн арга зайлах хүн яаж иж дараа уухаа босгоод авд юм байгаа. Би 50 амтгмаар байна. Энэ гэрээс зайлаарай. Яасан хэцүүтэй бэ? сайн байна уу Эрдэнэ гоо. Сайн байна. Та бид хоёрыг баг таньж байгаа бах та. Бид хоёр сонингийн Уучлаарай Эрдэнэ. Тэрнээс чи бодоод одоо манай сонин бүр хаачлаа. Цэцэд ломдох дээр үрээд. Та бидний гол нь ууч. Тэгээ намайг жаргалтай байна гэж бодож юм чи аа? Чи намайг жаргалтай байна гэж бодож байна уу? Энэ сонингоос би найз нөхдөг. Ажил төрлөг болж байна. Би дажитлэг зургийг ахуулчихдаг юм уу? Таарчтэй. Хэрвээ та биднийг уучлах юм бол манайх Эрдэнэ та биднийг уучлаад хэрвээ та биднийг уучлах юм бол манай сонин бүтэн жилийнхаа дугаар болгоны ихний нүрэнд танаас уучлал ирсэн нийтлэг гарах болно. Харсаа, сонингоор яаж уучлалгүй гэдгийг чи харсаа. Хүнийг дарамтлаг болохоор бүтэн үүр дүүр